За сайн бацгаана уу? Намайг Шүүдэр Цэцэг гэдэг. Би айлын ганц хил 800 төрсөн. Тэгээ багасаа ер нь бол тийм нэлээд дуу муутай ганцаараа байдаг тийм дотгошоогоо охин байсан. Тэгээд ер нь бол багасаа ингээ урлаг уран сайхан хүүхдийн ортонд 10 хэдэн жил яваад ингээ хамт олонтой болоод нийгэмшээд одоо болохоор ер нь эмээ өвөө маань тэгж ярьдаг байсан. Энэ өстой ерөөсөө байгаа байхгүй нь мэдэгдэдэггүй хүүхд байсан чи одоо хил аманд дийлхээ боллоо гэд. Тэгээд бас хамт олонтой болсноор задарсан нэг юм айлын ганц охин байна. За тэгээд би ер нь бол урлаг спорт, тийм entertainment талд айгүй сонирхолтой дуртай. Тэгээд ойр дотныхоо хайртай хүмүүсийг жижигэн зүйлээр баярлуулах, эргээд тэндээсээ маш гоё аз жаргалыг, бас гоё мэдрэмжүүдийг өөрөө авах дуртай. Тийм ч учраас би яг амьдралыг тэр чигээрээ мэдрэмжүүдийн цуглуулга гэдэгт итгэдэг нэгэн жижиг охин байна. Жижиг охин болчих л та. Тэгээд саяхан бас гэр бүл болсон учраас мэдээж бас гэрийн эзэгтэй хүний эхнэр гэсэн ийм бас мессен дээр одоогоор байж байна. Тэгээ миний мэрэгжил болохоор урлаг судлаач, соёл урлагийн их сургуулийг 2015 онд урлаг судлаач, кино судлаачаар төгссөн. Гэхдээ яг хүмүүс тэрийг маань бас төдийлөн сайн мэддэггүй. Яг нь ер нь аль энэ маш том мэрэгжил учраас нас ахиад ирэхээр яг энэ мэрэгчлэрээ ажиллана гэж бас боддог. Айгуу гоё мэрэгжил байгаа. За мастраараа болохоор бизнесийн удирдлагаар сурж байгаа. За ер нь аль өөрийн гэсэн ийм шоутай болохыг бол айгуу удаан хүсэж мөрөөдсөн. Тэгээд яг гэр бүлийн ийм реалити шоу тэгээд ер нь яг гэр бүл болсонтой холбоотой учраас Монголынхаа асуудыг хязгаарч битгий салдаг байгаасаа гэсэн хүслээр энэ одоо шоуныхаа санааг гаргасан. Тэгээд мэдээж би амьдралыг ингээд гэр бүлээсээ ч тэр найз нөхдөсөө ч тэр ер нь ингээд амьдрал бол тэр чигээрээ жижиг ийм мэдрэмжүүдийн цуглуулга гэж боддог. Тэгэхээр эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай хүмүүс ер нь бүгдээрээ гоё ийм нандин гоё мэдрэмжүүдийг авдаг байгаасаа ялангуяа хурмаа ихэд л авдаг тийм гоё торгон мэдрэмж байд юм байлээ. Миний хувьд бол нэг юм үлгэрийн юм шиг те нэг юм гүн шиг ч юм уу нэг юм арай нэг юм хийсвэр арай өөр мэдрэмж авч ирсэн. Тэгээ тэр мэдрэмжийг Монголын маань бүх эмэгтэйчүүд авдаг байгаасаа гэж хүссэн. Мэдээж ирчүүд ч бас хүсдэг мэдрэмжүүдийн нэг баг. Би бол өөрөө яг нөгөө өөрийнхөө авсан мэдрэмжээр л хуваалцаж байна. Тэгэхээр гэр бүлүүд маань хязгаарч битгий салдаг байгаасаа. Ер нь бол нэвтрүүлэг болохоос өмнө энэ маань болохоор зүгээр л энгийн сошиал контент байсан. Би өөрийнхөө яг сошиал хаягаар буюу пэйжээрээ зүгээр нэг 7 хоногийн хугацаатай мэйлээр хүмүүсийн асуудынхаа гэр бүлүүдийнхаа хайрын түүхийг аваад тэгээд тэндээс шалгарсан шилдэг 10 хосоосоо ер нь бол ингээд сонгож жагаад тэгээд нэг хосынхоо хормыг нь хийж өгөх бэлтгэлд нь ингээд хамт явах гэдэг ч юм уу те ингээд ямар ч байсан 100 хүний хормыг хийж өгч чадахгүй шүү дээ. Тэгэхээр ядаж нэг хүний ч гэсэн хормыг хийж өгөө тэр гоё мэдрэмжийг бас аваасаа гэж хүссэн. Тэгээд мэдээж ингээд тэр тэндээс энэ хүртэл ингээд явхад мэдээж 180 сая төгрөгийн хорим гэдэг бол эхлэл үедэр бол маш том эхлэл байсан. Тийм болохоор энийг бас олон хүмүүс ийм гоё шоу нэвтрүүлэг болгож хийгээч гэсэн саналын дагуу зүгээр нэг сошиалор контент хийгээд өнгөрөх юм биш байна. Тэгэхээр энийг гоё нэвтрүүлэг болгол яасан бэ гэж явсаар байгаад тэгээд 7 хоногийн хугацаатай хосуудаасаа ингээд хайрын түүхийг нь авсан. Мэдээж 1900 гаруй мэйл бол ирсэн. Тэгэхээр энэний ард бол 3800 хүн байна гэсэн үг. За тэгээд тэрний ард үр хүүхдүүд нь гэр бүл нь аав ээжүүд нь гих мэтчлэн маш юм өргөн том цар хүрээтэй. Мэдээж нөгөө тийм их хүн одоо хайрын түүхээ явуулна гэж юусоо бодоагүй. Ягаад гэвэл олон хүнийг хамруулахгүй тулд 7 хоногийн хугацаа зарласан тэндээс эргээд нөгөө сонгоход амар гэж бодсон. Тэгсэн чинь ер нь аль бүр ингээд төсөөллөөс холд авсан байсан. Тэгээд мэдээж 1900 хосын одоо хормыг хийж өгч чадахгүй ч гэсэндээ яг энэ шоугаараа ядаж нэг гэр бүлийг бат бөх байлгаж амьдралд нь гоё ихтгэл урам зориг өгөх үүднээс нэг хосын хормыг бол хийж өгье гэдэг ийм одоо тэр мэдрэмжүүдийг бас мэдрүүлмээрсэн. Дараа нь 2 дугаар шатанд нь одоо гэр бүлүүдээсээ видео бичлэг аваад тэгээд тэндээс бас юуг онцолж харж ямар хүмүүсийг сонгож авсан бэ гэхээр ер нь бол маш их чин хүсэлтэй хурмаа хийхийг үнэхээр хүсэж байгаа, цагаа зориулж байгаа, сэтгэл зүрхээ зориулж байгаа юм чи хүний юмнаас ингээ харагддаг. Дээрэс нь мэдээж олон төрлийн өөр өнцгийн бас гэр бүлүүдийг илүү хамруулж оруулахыг бас зорьсон. Тэгээд төдийгөөс өдий хүртэл мэдээж
зүгээр нэг Facebook контент байж байгаад ингээд том шоу нэвтрүүлэг болтлоо ингээд өргөжөөд явж байгаа бол миний бие маш их баяртай байгаа. Нэвтрүүлэг, шоу нэвтрүүлэг гэдэг чинь маш том баг хамт олонны бүтээл. Манай арын багт бол ер нь бол 30 гаруй хүн байгаа. Тэгээ оролцогчд маань нийлээд ороод ирэхээр бас 50 гаруй хүнтэй гэдэг ч юм уу. Нэлээд том цар хүрээтэй эхэлж байгаа. Мэдээж олон хүмүүс маань цаг зав ажил төрөлгээд бас шоундоо оролцох завтай юу гэдгээс хамаарат гих мэтчлэн маш олон бас давтшгүй хүчин зүйлүүдийг давсаар агаад өнөөдрийн энэ сандал дээр ингэ сууж байна. Тэгээд ямар ч байсан миний бие маш их баяртай. Тэгээ манай нэвтрүүлгийн зорилго бол угаасаа л анхашгүй бат бөх гэр бүлийг цогцлох. Тэгэхээр мэдээж бүх юм чинь нөгөө 0-аас 1-ээс эхэлдэг штэ. Тэгэхээр ямар ч байсан эхний удаа ингээд хийгээд өгсөн байхаа цаашдаа болвол мэдээж энэ хос маань 20 жилийн дараа, 30 жилийн дараа, 40 жилийн дараа салахгүй хагацгүй байж гэн гэж итгэж байгаа учраас тэр үед нь бас мөнгө хормыг хийж өгч яага болохгүй гэж бодсон. Мэдээж энэ контентоо цаашаа сизонтэй болгож олон гэр бүлүүдийг бас хормыг нь хийлгээж амьдралд нь гоё ихтгэл найдвар урам зориг өгөх эргээд гэр бүлүүдэд илүү хариуцлагатай бат бөх амьдрал шантардгүй, няцдгүй, хурдгүй байгаасаа гэдэг үүднээс бас сизонтэй байхын ерөөлийг дэвшүүлж байна. Тиймээ зөвшөөрч байна гэдэг үг амьдралд ер нь бол цор ганцудаа хэрэглэгддэг маш чухал үг юм байлээ. Тэр нь болохоор яг хормынхаа өдөр тиймээ зөвшөөрч байна гэж амьдралынхаа хамгийн чухал хэрнээ нандин цор ганц амлалтыг өгдөм байлээ. Энэ үг маань ингээд ганцхан удаа хэрэглэгдэг энгийн үг шиг боловч цаана маш том хариуцлага тэгээд гэр бүлдээ өгж байгаа амлалт эхний бөгөөд эцсийн амлалт байдаг хамгийн чухал үг байт юм байлээ. Тийм учраас тиймээ зөвшөөрч байна гэдэг үгийг контентынхаа нэр болгож сонгосон байгаа. За гэрлэлт гэдэг зүйл миний хувьд бол шийдвэр. Тэгээд би бас өөрөө гэрлэхэд бэлэн болсон байна гэсэн цаг үедээ бас хормоо хийжсэн. Хүнтэй суух шийдвэрийг гаргаж ирсэн. Төдийгөөс өдөө хүртэл надад суух зөндөө боломжууд байсан уу? Байсан. Тэгээ ер нь аль нөгөө хамгийн ихтгэлтэй, хамгийн бэлэн болсон цагтаа эмэгтэй хүн ер нь аль хүнтэй суудж гэр бүл зохиодог юм шиг санагдсан. Тэгэхээр гэрлэлт бол миний амьдралд хамгийн чухал хоёр юм байдаг. Нэг нь болохоор гэр бүл буюу хань ижил, хоёр дахь нь ажил мэргэжил. Тийм болохоор энэ хоёрыг ол зөв сонгоцсон байхад амьдрал аяанда цэцэглэн аяанда болно доо гэж боддог хүмүүсийн нэг төлөөлөл байна. За мэдээж хамгийн том шагнал бол ялагч хостоо цогцоор нь хормыг нь хийж өгж байгаа. Тэгээ надтай хамт 10 гаруй жилийн хормын туршлагатай хамт олон баг бүх зүйлийг нь цогцоор нь шийдэж өгж байгаа. Эргээд хосуудаасаа юу хүсэж байгаа вэ гэхээр энэ гой нандин мөчөө насан туршдаа хайраараа мөнхлөөсэй гэж хүсэж байгаа. Бид нэр эргээд тэр гайхалтай амьдралдаа цор ганц авах тэр мэдрэмжийг нь хамтдаа бүтээлцэж өгье л гэж хүсэж байгаа. За тэгээд баг байхдаа айлын ганц байсан болохоор тэгээд аав ээж хоёр маань намайг хүүхэд байхад хоёр тишээ болж исэн. Тэгээд тийм болохоор ер нь жоохон бас ганцаарддаг байсан юм шиг байгаа. Тийм учраас ер нь хамт олонтойгоо юм нөгөө найзархаг ахаа ихчээ гэж явах айгу сонирхолтой болсон юм уу та. Тэгээд яг энүүгээрээ ч гэсэндээ нөгөө эргээд би өөрөө тийм нөгөө эцгийн хайр дутуу өссөн учраас эргээд хүүхдүүдийг ирээдүйн хүүхдүүдийг аав ээжээсээ хол биш хамтдаа яг юм бүтэн хайраар өсөөсөө гэж маш их хүсдэг хүмүүсийн нэг. Мэдээж яг бидний үед яг тийм нөгөө төлөөлөл тийм гэр бүл хоёр тишээ болох нийгэм бол айгүй их байсан. Мэдээж юм хомос байсан, дутуу байсан бах. Одоо бас харьцангуй ингээд бас нийгэм маань хөгжөөд гэр бүлүүд маань бас гоё тогтвор сууршилтай болж байгаад баярлж байгаа ч гэсэндээ дахиад олон хүүхдүүд хизээж бити тийм нулимстай байдаг байгаасай. Эцэг эхийнхээ хайрыг бүтэн эдэлж эргээд тэр нь ирээдүйд нөгөө амьдрал дээр гарахад хандлаганд нь ч тэр ер нь ол нөлөөлт юм байлээ. Эргэн тойрныхоо хүрээлж байгаа хүмүүстэй ч гэсэндээ тэгэхээр ер нь гэр бүл гэдэг зүйл эргээд тэрний цаанд хүүхэд гэж зүйл бас явж идэг учраас энэ маш том хариуцлага, маш том зүйл юм да. Миний хувьд бас энэхүү хормын гэр бүлийн шоуг эхлүүлсэн учраас бас хайрын элч, хормын элч болж байгаа юм болов уу гэж бас бодож байна. Гэхдээ би өөрийгөө л ингэж бодоод байгаа л да. Яг болж байгаа мүү сайн мэдэхгүй байна. Тэгээд яг энэ завшааныг ашиглаад яг намайг үзэн сууж байгаа
бүх хүмүүстэй, бүх сайхан гэр бүлүүдтэй, хосуудаа хайраар дүүрэн байгаасай гэж хүсэж байна. Яг одоо таны хажууд хайртай бүсгүйчин байгаа бол гэрлэх санал яг одоо яагаад тавьж болохгүй гэж би түүнийг тэмээ зөвшөөрч байна гэж хариулна гэдэгт итгэлтэй байна. Амжилт хүсье.